шинэ хоршоо хөтөлбөр энэ бол яг одоо энэ ловер дээр аудит нэг зөрөгтэйхэн аудит их болсон. 848 тэрбум бараг их найчхаа төгрөг одоо гарчаад штэ. Уг нь энэгээр бараг тусгай хууль гаргаад хөдөө аж ахуй хоршоолын банк байгуулсан бол өдөрт хамаагүй үр дүнтэй байх байсан. Энэ шинэ хоршоолын чиглэлээр аудит ямар ажил явуулж байгаа вэ гэж. Гуравдугаар нь түрүүнд өөрөө чи яран тэр аудитын харин шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой аль байгууллагч энэ өмнө байгаагүй юм уу? Ерөөсөө тэр гүйцэтгэлдээ хяналт тавьдгүй байсан гэсэн үг үү? Тэгээд хэдэн оноос хойш гэж би хальт сонсч байсан нэг 2-3 мянган шийдвэр одоо хүртэл хэрэгжээг ултай юм ярьж байгаа. Тэрийг нэг тодруулах гэх юм. За шинэ хоршоон дээр бол бид нар энэ жилдээ сэдв сонгож орж ирээгүй. За нөгөө юу төлөх зээл төлөлтийн хугацаа нь бол арай болоогүй байгаа юм байна гэсэн ийм мэдээлэлтэй байна. Тэгээд энийг бол одоо хөдөө аж ахуй яам холбогдох юуных нь хүрээнд бид нар энэ одоо завсрын аудит юугаараа нэг үзчихэд тэгээд тэрнээсээ харж байгаад бол гэсэн ийм байдлаар бол орхисон байж байгаа. За аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар бол өмнө нь байгаагүй. Тэгээ энэ жил бол тусгайлж гаргаж ирээд бид нар бүр 12 оноос хойш бүх шийдвэрүүдийг нэгтгэж жагаад биелсэн биелээгүйгээр сая ялгаж заагалахад 3000 орчим ийм шийдвэр үлдсэн байна лээ. Тэгээ энэ нь бол төлбөрийн акт зөвлөмж, албан шаардлага, сахилгын шийтгэл, гэмт хэрэг гэсэн ийм гэмт хэргийн чанартай гэсэн ийм 5 байдлаар бид нар одоо багцалж датагаа эцсийн байдлаар цэвэрлж яваад одоо энэний хэрэгжилт рүү бид нар онцгойлон анхаарч ингэж ажиллаж байгаа гэж болно. Олон шалтгаанууд байгаа. Бид нар төсвийн байнгын орон дээр энийг дэлгэрэнгүй танилцуулнаа. Уг нь манай энэ үндэсний аудитын газар гэдэг байгуулагч одоо бидний нэг жоохон байгаа төсөв санхүүгийн энэ улсын нэг жоохон төсөв санхүүгийн нөөц байгаа нөөцтөл нэг хэрхэн үр дүнтэй зарцуулагдж байгааг хяналт тавих хэрэгтэй юм л да. Гэхдээ би яг та хүн тарин тэр нэг тийм шийдвэрийн гүйцэтгэл хяналт тавих байгууллагатай усанд нь талархаж байна. 2012 оноос хойш 3000 гаруй шийдвэр одоо хүртэл хэрэгжээгүй гэдэг. Тэгэхээр энэ одоо яг хууль хугацаа яригдах уу? Тэр 3000 гаруй шийдвэр хэрэгжээгүй чинь хэдэн эрүүгийн хэдэн одоо тий энэ чиглэлээр нь ангилаад ялгсан юмуд байдгүй. Яг үндсэндээ бол наад дотор ч л нөгөө нэг төсөв төрийн мөнгөний гол юмнуудын гогцоо наанчлж явж байгаа да. Тэн дээр жоохон тодруулах юм байна уу? За энэ шийдвэрүүдийг бид нар нэг үрчлэн гаргаад ингээд нөгөө цаад хариуцах эзэнтэй гаргаад за саяын 5 хэлбэрээр ангилсан гэмт хэргийн чанартай сахилгын шийтгэл хүлээж ажлаас одоо халагдах ёстой. За тэгээд зөвлөмж, төлбөрийн акт, албан шаардлага гэдэг. За энэний бол одоо миний санаж байгаагаар 208 жишээлбэл гэмт хэргийн чанартай гэдэг ингээд шилжчихсэн байгаа. Энээс шийдэгдсэн маш цөөхөн байгаа. За хэрэгсэхгүй болсон шалгах явцад одоо хэрэгсэхгүй болсон ийм юмнууд нь нэлээд голлох. За гэтэл манайх бол яг өмнө нь энэ дээр тэрийг бүтгээд орхичдаг. Цаашаа давд заалдаа дараагийн шат руугаа нэгдүгürt яваагүй. Хоёрдугаарт гэмт хэргийн чанартай биш юм бол манай төвшөнд буюу төрийн аудитын байгууллагын төвшөнд ядаж цахилгын шийтгэл ногдуулаад ингэ явах ёстой. Гэтэл тэр зүйлүүд нь орхигдсон ийм зүйлүүд байсан. Энэ болгон дээр бид нар анализ хийгээд ингэ шийдлүүдэд бэлэн болгосон байгаа. Яг би ерөнхий аудитын тайлбарыг бол эхний ээлжинд орон нутгт аудитын байгууллагуудаараа тухайн орон нутгийн нөхцөл байдал, зээл олголт, иргэн төлөлт, зарцуулалт, үр дүн гол нь энэ зарцуулалт ч чухал гон штэ. Өнгөрсөн өчигдөр гайлын дарга ярьж байлаа та нар анзаарсан бол өнгөрсөн тэр 24 оны импортоор оржсэн машин ямар их огцон өссөн 120 мянга гарсан байлээ штэ. Тэгээд сая юунаар ингээд буцаад унтсан тийм учраас гайлын татвар бүрдүүлэлт бас байгаа гэж. Тэгэхээр яг энэ шинэ оршин дээр тэр зарцуулалтын дээр нь орон нутг нь хэрэг үнэхээр хийчээд та бүхэн нэгтгэхэд бол болж байна. За үүнийхээ дараа хэдүүлээ нэгдсэн байдлаар ер нь энэ их олон их найдын энэ чинь 5 их найд их. Дээрээс нь 848 тэрбум төгрөг одоогийн байдлаар зээл бололт гарчгаад байна. Гэтэл яг нөгөө хоршоолын салбартаа яг юм хийх малчтай очоогүй мэдээлэл биднэрт ирээд байна. Тийм ч байгаа байдал дээр машин болсон, хурдан морь болсон. Тэгээ чи иргэн төлөлтөнд дөнгөж 4.7%-тай нэг 48 тэрбум төгрөгийн иргэн төлөлт биш үү? 848 тэрбум төгрөг зээл гарчаад 48 тэрбум төгрөгийн иргэн төлөлттэй байна гэдэг бол энэ бол анхаарах асуудал мөн үү? Тэгээ саналын хувьд дэмжиж байна. Тэгээд ерөнхий аудиторын санал болгосноор орон нутгийн аудиторууд аймаг орон нутгийн аудиторыг үүсгэснийхэн дараа эх оны төсөв дээр нэгдсэн байдлаар бас ярилцах болох юм аа гэж бодож байна.